Дэлхийн монголчуудын эмжил радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалгая. 7 бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радион 3 дугаар студиэс дөрөн зүгийн шуганы нэвтрүүлэг маань за шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд үрдгээ. За яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 13-ны мегмар гарагийн дөрөн зүгийн шуганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За орой мэнд хүргэе. За орой мэндийг дахин хүргэе. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүчирхэг дархлааг бий болгоно циклоферон, за мөн амраамгалан аюулгүй орчин амгалан эрсдэдэнс хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр чи миний мэдээгээр эхэлтгий. За шуугуулад үгүй. За. За өнөөдөр тийм биш чинийхээр эхлэх юм байна нэрэ. За шуугүй. Одоо хилэн байхгүй зүгээр шууя. За хоёул энэ мэдээг ярихаас өмнө. За та ямар утас өрдөг лээ? Би юу? Минийх чинь хувай. За, хоёулаа хятад ус өрдөг те. За би минийх чинь Xiaomi. За би Oppo гэдэг хятад ус өрдөг. За энэ мэдээ та хоёр түч хамаагүй заяа. За. Apple-ийн сайхан нэгэн үнэгүй хэрнээ маш үр дүнтэй PR хийлгээд авсан байна. За. Британий иргэн Casey Flay гэдэг иргэн өндрөөс шүхрээр үсрэх хоббит юм байна л да. Тэгээд бас нэг удаагийн үсрэлтийнхээ үеэр 14,000 фит буюу 4,203 метрийн өндрөөс утсаа унагцсан гинэ. За. Тэгээд тухайн үед нөгөө нэг бэхэлгээтэй хувцсандаа хийсэн iPhone Pro Max 13 утас нь онгоцноос үсрэх үед нь унсныг бол манай шүхрээр үсрэгч огт мдээгүй. Тэгээ өөрийгөө болохоор зэрэг онгоцон дотор утсаа үлдээсэн л гэж бодож явсан. За. За ингээд буугаад шүхэр мөхрөөрөө буугаад ингээд онгоцондоо ингээд очисон чинь утас нээдгүй. Тэгэхээр нь утасныхаа байршил тогтоогчоор нь Find My iPhone дээр ингээ хайгаад үзсэн чинь утас нь өөрийнх нь газардсан газраас 6.4 км зайтай газар унсан болох нь бол тодорхой болсон. За, үсрэхт нь салаад л тэгэл тэр чигээрээ явсараа байгаа дунаадах чи. Ингээд үсрэх үедээ унагсан утсаа бүрэн бүтэн байгаа гэж ерөөсө бодоогүй. Гэхдээ ядаж нөгөө нэг утсаа олоод доторх мэдээллийг ингээд гаргаж авъя да гэж бодоод. Яг гоо. Авах зорилгоор байршлаар нь хайгаад очисон чинь яасан гэж утас нь бүр зүгээр ирсэн. Ямарсан. 4200 метрийн өндрөөс унчаад тэгээ 37 настай инженер залуу утасныхаа байршлын дагуу хайгаад 30 гаруй минут алхаад очтол утас нь бутарч унах нь байтгаа бараг л сэв зураасгүй шахав. Дээрээс нь бүр ингээ ажиллагаанд нь бүр ямар ч доголдол гараагүй заяа. Тэгсэн хамгийн инээдтэй нь утсан дээр ингээд нөхөр юм асгаад товчлуур нь үе гацаад идэг гэсэн байна л да. Гацаа байхгүй болсон. Тэр нь бүр зүгээр болоод. Ёо. Утсаа унагсан биш бүр засаад авсан ийм хэрэг гараад. За Apple-ийн хувьд бол үн төлбөргүй томоохон сурчлагаа болоод байгаа юм байна. Манай чинь нэг нөгөө нэг салхи дамбигийн жүжигчний чинь хин гэдэг үлээ. Жинхэнэ нэрээ. Бямцог дахын нэг гоё онгой байдэн штэ. Нөгөө юугаар нөгөө тойрон ингээд нөгөө нэг орон нутгаар ингээд явж хагаад аваарт ороод тэгээд нурууных нь ясна. За тийм. Нөгөөдг нь дахиад онголцсон чинь буцаад байранд орсон. Нурууных нь диск нь тэрнтэй л адилхан юм болсон байх чинь баг. За Casey Flay гэдэг энэ залуу тохиолдсон үйл явдал олонний анхаарлыг татаад өнгөрсөн 7 хоногт бол нилээ шуурлаа. Гэхдээ iPhone төсвөр чанарын гайхамшиг үзүүлсэн тохиолдол ганц энэ бишээ. Хэдэн жилийн өмнө iPhone 14 утсаа усанд унгаад 33 хоногийн дараа олсон чинь утас нь мөн л хэвээ ажиллаж байсан тохиолдол гарч байсан. За мөн өмнө нь iPhone 10 усанд унгаад 10 сарын дараа олоход ажиллаж байсан гэх юм үлгэр домог шиг яриануд байдаг. Энэ ингэж байна. Бичлэг дээр нь бол яг үсрэхт нь ингээд утсан салаад явж байгаа бичлэг нь байна. За. Тэгээд сүүлд ингээд газраар явж байгаа тайгаад олж байгаа ингээд хажуу талаараа баг ингээд талаа хүртэл зогтсон байна шүү дээ. Газарт. Тэгсэн мөртлөө тэгээ наадахны чи утсан зүгээр байгаа байхгүй юу? За, одоо тэгсэн чинь сэтгэлдлүүд нь ингэсэн байлээ. iPhone чинь үн дагаа чанар шүү дээ. Үнэхээр эдлэгээ сайн даадгийг нь хэрэгэлдэг бүх хүн хилээд өгнө. Би одоо утсаа эвтгэхээс бусад бүгдийг хийлээ гэсэн байна. Android илүү амар штэ. Ганцхан товчлууртай утас гэж юу эдийн бодоход л утгагүй байгаа штэ. Хүмүүс зүгээр iPhone гэдэг нэрэнд нь л болж барьдгаас биш Android-оос муу шүү муу гэсэн байна. За би iPhone барьдаг л да. Гэхдээ энэ мэдээ нэг л тийм төлбөртэй мэдээ шиг санагдаад байгаа юм. Гол нь энэ залуу унагасныг хэн нотлох юм? Эсвэл бөөнөрөө цуглаж өндрөөс унагчл нэг тийм дуршилт хийхгүй бол бүтэхгүй нэ гэсэн байх. Яг уу ер нь бол яг гараанаас гарахт нь ингээ гар утсан цаашаа нисээ явж байгаа бичлэг нь бол байгаа юм байна. Тэр бичлэг нь бол байна. За манай хоёр бол байнга iPhone барьдаг. За 13 бариад
тэрийг алдаад тэгээд одоо манай хүн чи 15 Pro Max авчихсан одоо 16 таа болсон байгаа. Тэгээд би бол ерөөсөө iPhone амьдралдаа барьж үзээгүй ойлгодогч шүү дээ. Яаж ажиллуулгын ч мэддэггүй. Надад бас нэг Android утас илүү амар санагдаад байт юм уу. Харин Тэгэл Android барьдаг. Тэгээ миний энэ мөч бас хөөрхөн амтан яг ингээд дэлгүүл энэ л бүтэн. Түнс гадна талууд нь ингээд энэ тэнд баахан агарахад байж би байгаа. насаараа Samsung ярьж байгаа. Тэгээд энэ Oppo ч нугасаа бэлгэн дээр суудсан ахгүй юу? Тэгээ энийг одоо бид нар чи хизээ урагшаа явсан мөлий? 2 жилийн өмнө үстэй. Тийм. 2 жилийн өмнө тий 2 жилийн өмнө. Тэгэхээр чи одоо надад 2 жил болж байгаа юм. Тийм шүү дээ. За хоёулаа хамтран ялж ярьчаад. Үгүй бүү та яриа мэдээг яар болоогүй юм. За. Миний мэдээнд миний энэ ихний мэдээх сонин заяа. За. Сонин ч юу ах вэ? Одоо ерөнхийдөө ингээ хүмүүс чи ингээд нэг юм нэг шин баяр гарч ирдэг штэ. Одоо манайд бол жишээл хүүхдийн дайх авна маавна гэдэг чинь бол найр наадам шахам юм болдог үсттэй. За тэгвэл орчин үед интернет хэрэглэгчдийн дунд бол нэг юм хүүхдийнхээ хүүсийг зарлах үдшилэг гэж юм хийдэг болсон. За энэ ядг хүүхлээр жирэмсэн байх үед нь эрентхэн юу гэдгийг эхоогоор хараад за энэ хүүхд эрэгтэй юм байна, эмэгтэй хүн байна гэдгийг мэдчихээд одоо хамаатан садан аав ээж найз нөхдөдөө цуглуулж байгаа зарладаг байхгүй юу? Бараг л нэг юм жижигхэн найр чахвал юм болдгийм байна л да. За. Яадг хүүхлээр ихэвчлэн билуу задалдаг. За. Билууныхын дотор тал нь ягаан өнгөтэй байвал охин, цэнхэр өнгөтэй байвал хүүж гэдэг юм уу те. Нэг бол ингээд нөгөө нэг юм шаарн дотор янз янзын өнгөтэй юм хийцэн байдаг. Тэгээ шаараа хагалангууд цэнхэр өнгөтэй гарч ирэх юм бол хүү гэсэн үг юм байна. Ягаан өнгөтэй гарч ирвэл юмнууд асгарууд охин ч гэдэг юм уу. Солиод буудуулдаг. Солиод буудуулаад ягаан солиод буудж ивэл охин цэнхэр солиод буудвал хүүж гэдэг юм. Ингэж мэддэг. Ийм мод байхгүй. Би бас ийм юм нэлээд олныг харж ирсэн. Хүмүүс бас янз янзаар гоёор сэтгэцсэн байдаг. Тэгээ эн чинь ингээд нөгөө нэг яаж гоё сэтгэж хүмүүсийг ингээд сэтгэлийг нь хөдөлгөж гинүү гэдг нь бас ингээд нэг юм одоо инфлюенсеруудын юун дээр хийдэг одоо өөрийнхөө талбар дээр хийдэг бас гоё юм болчиход байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл энд байгаа зурган дээр нь штэ. Бүх хүмүүс ингээд цэнхэр тал цэнхэр хувцастай заяа. Улаан ягаан тал ягаан хувцастай ингээд тэгээд ингээд бүгд ингээд цуу өмссөн зогсож байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр одоо ягааныхны дээр бөө юм ягаан нойтон л юм асгараад нөгөөдүүл нь ингээ бөө юм болж ин заяа. Тэр яасан бахна энийг охинтой болсон бахна шүү дээ тий. Тэгвэл сүүлийн үеийн энэ модны дагуу нэгэн гэр бүл хүүс задлах найраа хийгээд бие давхар бүсгүйгээ бараг л нөгөө ертөнц рүү явуулчингаа алдсан бичлэг нь Instagram тэргүүдээ сошиал медиагаар нэлээд яваад балбуулж байгаамаа. Хүүхдий. За. Майамигаас гаралтай юм байна л да. Lele Pons гэж маш алдартай инфлюенсер байдаг. Наад эмэгтэй чинь. За. Би давхар энэ бүсгүй давхар биетэй байдлаа өөрийгөө аюултай байдалд оруулснаасаа болж нилээд баалуулж одоо тэнийг юм уу миний юм уу гахаараа одоо загнуулж ийн л та. Наадах чи яг тэр нойт юм дээр л хальтраад унтсан юм шиг байна. Бичлэгийг тайлбарлаж өгвөл ээжийнх нь ардталт охин гэсэн ягаан хувцастай хүмүүс. Аавынх нь ардталт хүү гэсэн цэнхэр хувцастай хүмүүс ингээд зогсож байгаа юм байна. За харин өмнөө тавьсан тэр TNT буюу TNT гэж угнасаа тесрэх бодисл гэсэн юм байдаг штэ. Тэрийг ингээд дарангууд яг тэр ягаан өнгөтэй хувцастай хүмүүсийн дээрээс уг нь ягаан өнгөтэй юм будаг асгарж байгаа юм байна л да. Будаг ч юм уу нэг юм одоо жели асгарж байгаа юм байна. За яг энэ шингэн цацагдах үед би давхар бүсгүй огт хараагаад өөрөө тэрэн дээр халтарч унаад ингээд баларч байгаа юм байна. Ер нь айгу эн чинь жирэмсэн хүн тийм үстэй. Ингэж унах гэдэг чинь аюултай штэ. Тэгсэн чинь хамгийн инээдтэй нь яасан гэхэлэр нөхөр нь охинтой болохыг хүсэжсэн. Охин гээл ягаан юм цацрангууд нөөдөг чинь зэрэнгээр орилжиж өгөөд аюул болдгийм байгаас та баярлаад. За хэлсэн гарч байна. Эхнэр нь унаж байгааг ч мэдэхгүй орилж баярлаад явж байсан нөхөр нь гинэт эргэж хараад эхнэрийгээ татаад босгож байгаа ийм бичлэг үлдсэн юм байна л да. За тэгэл энэ бичлэг нь Instagram дээр яваад тэгээ хүмүүсээр баахан загнуулаад баалуулаад байгаа юм байна. За эхлээд зургаар нөгөөдсөн яг энэ бичлэгийг үзэхээр одоо харъя. Хөрх юм нь 2 ч удаа унчлаа л да хальтраад. Чаусаа. Тэгээд нөхөр нь хараад тэрээд авч байгаа юм байна. Ийм юм болсон юм бэ дээ. За ахад нэг харж байгаа. За. Одоо надад дарах гэж байна. За 1 2 3 и. Яа.
Ингэнгүүт л нөгөө хүүхэн алдсан. Ёо, тэгжээ. Ийм болсон. Эмэгтэй бол нэрнгээсээ эвгүй унсан юм байна. Тийм багаз. Эмэгтэй эвгүй унсан юм байна. Тэгээд ингээд энэ ууг нь их гоё зохион байгуулсан байна шүү дээ. Тийм байна. Эмэгтэй л хоёр галтраад унтсныг их тооцвол их гоё зохион байгуулсан юм байна. За тэгээд хаасаагүй энэ нөгөөд юун шээрлэгдээд бичлэгэн шээрлэгдээд ууг нь ингээд энэ хоёр залуу ууг нь их гоё л өөрсдийнхөө гоё дурсамжийг л авч үлдэх гэсэн боловч одоо нөгөө тэрнээсээ болоод баалуулаад баларж ийн л да. Сэтгэлдлүүд нь. За. Бурхан минь ээ, ямар аюултай юм бэ? Огтхон ч инээдтэй харагдахгүй байна. Охингүй болонгоо алдаж байж юун ч зарлах дуртай юм гинэ. Ийм юм болно гэж бодоогүй шүү дээ, тийм бодоогүй шүү дээ. Их л гоё юм болно л гэж бодож байгаа шүү дээ. Хүүхэд нь төрөөгүй байхдаа нөгөө ертөнц рүү явах гэж байна шүү дээ. Хандлтын төлөө ийм аюултай юм хийж байдаг хүмүүс үнэхээр солиотой байхаа. Лили Понст дуртай л да. Одоо харин дуртай байхаа болчлоо гинэ. За. Өчтөчнөө хүүс зарлах бичлэг үзэж байлаа. Эцэг эхчүүд хүүхдүүд баярлаж байгааг харах сайхан байдаг. Гэхдээ энэ бол миний үзсэн хамгийн аюултай бичлэг байлаа. Ээж гэмтэл ураг гэмтэн шүү дээ гэсэн байна. За мэдээж тийм сайн бодох ёстой. Энэ халтардаг байдлаар юм л ашиглахгүй байж тэр юм нэг юм гоё ягаан тууз мууз нөгөө нэг утаа мотагаал ашиглахад болохоор байлаа шүү дээ. Энэ тэр нэг юм будаг шиг юм чинь л өөрхийн ингээ халтаргаа үүсгээд тэгээд нэрнгээсээ эмхтэй бол гимтүүл гимтгэр удаа 2 удаа галтраад очичлаа штэ. Би одоо тэр эхо-мехоны техник технологийн дэвшил хаана хүрснийг бол үнэхээр мэдэхгүй байна. За. Намайг би одоо ингээ 2006 онд охиныгоо дөрүүлж яхад хөөрхий яг үндэ манай дарахны ингээд нэгдсэн юмгийн хяналтанд ороход байна штэ тий. Нэг ийм нөгөө нэг юм модон ингээд нэг юм одоо чагнуур. Тий бишээ. Зүр ингээ чихэндээ эмигээд ингээ чагнадаг чагнуур биш. За. Нэг ийм модон харин нэг ийм юмар ингээд ургийн одоо зүрх цохилж гэнэ үгүй юу гэдгийг сонсдог байсан. За. Тэгээд эхо-мехо байхгүй. Байхгүй. Яг хөө тэгээд тэнгууд яг зүгээр ингээд бүр анх дөнгөж жирэмсэн болоогүй юу нэг юм хар яхагаар ургийн цэв рүү хоёр харагдаж ийн маргаж ингээд намайг чинь ихэр мэхэргээ бас солиоруулаад ингээд баларуулж ирсэн. Тэгээ бүр том гэдтэй болохоор яг тийм юмар ингээд чагнаад идэв гэсэн баггүй юу. За тэгээд нилийн хойно нөгөө нэг одоо ургийн гажиг мажиг тодорхойлдог юмнууд чинь гарч ирсэн. 5 дийч илүү 4 дийч илүү өнгөтэй яхон гарч ирсэн. Тэгээ шууд нөгөө нэг ургийнхаа зүрх мөрхийг зохилтгийг сонсдог болсон. Тэгээ ургаа хүү юу охин уу гэдгийг мэддэг болсон тий. Энд чи одоо энэ чин сүүлийн үеийн л юмнууд ч ер нь бол тий. Одоо тэгвэл бүр ингээд баяр хийдэг болчих. Одоо ч баг монтаж гаргах гэдэг байгаа үстэй. Бараг л. За. Царай мариагийн танихаар болтлоор ингээд гоё авчт юм байл шүү дээ. Тий. За. Улаанбаатар хотод 18 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хүчрэх дархлааг бий болгоно циклоферон хамтран ажиллаж байгаа. За, циклоферон гэдэг эмийн бэлтгэл нь дархлаа дэмждэг мөн вирусын эсрэг үйлдэлтэй өрөвслийн эсрэг ийм үйлчлэгээ бол нэлээд сайн үзүүлдэг ийм. Тэгээ яг бид нар ингэж ийм юм дээр жоохон анхаарал гэсэн мэлээ. Сайн юм гараад ирэнгүүт дуураймлан гараад ирдэг шүү. Тийм учраас оригиналыг нь олж аваарай. Оригиналыг нь яаж ялгах вэ гэх юм бол энэ оригиналыг нь бол одоо энэ полисон гэдэг энэ яг одоо энэ мэрэгжлийн им оруулж ирж байгаа компани бол Police Mongolia гэдгээс л аван шүү гэж ингэж анхааруулсан байлаа. Тэгээ хүний цуснд бол ингээд олон тооны дархлааны эсүүд байж байгаа. Тэгвэл энэ циклоферон гэдэг эмийн бэлтгэл нь яг тэр таны өөрийн чинь төрөлхийн дархлааны тогтолцооны эсүүдийг л идэвхтэй болгочдөг. Сайжруулцдаг одоо илүү одоо соргогч болгоно гэдэг юм уу, илүү дайчин болгодог ийм бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Тэр одоо ингээд энэ ханаа томуу одоо томооны дэгдэлт гэж ярьдаг томоо төсөлт дэгдэлт. Тэнгүүд угаасаа дандаа агаар туслын замаар амьсгалын замаар халдварлаж байгаа. Тэнгүүд наад вирус нянгууд ч амар зэвүүн штт ер нь бол ингээ өөрчлөгдөөл байдаг тий. Одоо жишээлбэл ингээд нэг вакцины хийлэгдсэн байлаа гэж бодоход тэр вакцинын төрлийнх биш өөр нэг шин төрлийн вирус үүсчих гэж юм уу тий. Тэгэхээр сүүлийн үеийн ханаа томоо ихэвчлэн вирусын шалтгаанд байдаг. За мөн ямар төрлийн вирусын халдвар авсныг
давталгаж шинжлэх боломж бас хомс байдаг учраас амьсгалын замын халдварт одоо ханиа томооны эмчилгээнд хэрэгэлдэг байх нь. За мөн амны хомхоо эмчилгээ буюу амны хомхооч бол herpes вирусын нэг төрөл байгаа штэ. Тэгэхээр хүний дархлаа сулрах, ядрах, сулдах үед гарч ирдэг. Тэгэхээр байнгын дахилттай гардаг юм салдгүй хомхон тохиолдолд яасан бах нь циклоферон яг шалтгааны эсрэг эмчилгээ болдог байх нь штэ тий. Одоо жишээл бид нар COVID-19 гэж бид нар чинь бүр дэлхийгээр банк авлаа штэ. Аюул боллоо штэ. Гэтэл одоо тэр COVID-19 вирус чинь өчнөө өөрчлөгдөд 5 дахь үеийн 6 дахь үеийн ингээ явж байгаа юм байдаг штэ. Мутацидороо явж байгаа. Тэгээ яг хуу харьцангуй нөгөө нэг удах тусмаа хүчин сулраад л байгаа юм байл л дээ. Гэтэл өөр ханиад бодоод хүнд хүрээл байгаа. Тийм. За тэгэхээр бүх хэмээн сангуудаар жоргүй олгогдож байгаа. Тэгээд циклоферон бэлтгэлийг өдөрт 1 л удаа уудаг юм тунтай. Тэгэхээр та хэрэглэхийнхаа өмнө эмч болон эмзүүчээс заавал зөвлөгөө аваарай. Тэгэхээр аль биесных нэмж төлөөлөгч нартай 94-5-82-82 9411-78-27 гэсэн утсаар холбогдно. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүчирхэг дархлааг бий болгоно циклоферон хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо миний мэдээ юу? За одоо тийм ээ. За миний 2 дахь мэдээ. За хятадд бас эрг ярих гэж байгаа. За хуулийн ер нь бол ингээл нөгөө нэг санангийн жижиг болон дээр 3000 гэл ингээл ангал ярьж байдаг. Хятадын офисын соёл хатуу чангаас гадна ажлын байран дээр ажилтнуудтайгаа эзэн боолын харилцаа үүсгдэг, ухаан алдаж унаад амиа алдтал нь ажилуулдаг гэл өчтөчнөө мэдээлэл хүргэжсэн шүү дээ хоёлаа. За тэгвэл энэ удаад бас нэгэн компани онлайнд оруулсан зар хүмүүсийн дунд бүр ингээд түгэн дэлгэрээд хүмүүс арайчтэй гэж шеэрлээд одоо сүүдийн майд болж байна. За 4 сарын 29-нд онлайн тавигдаад байгаа нэг зарыг Хятадын сошиал дээр 4.4 сая дагагчтай Workplace Slackers гэдэг ийм хаяг дээр оруулсан. За энэ хаяг дээр компани хаяг нэр ус ажлын байрны тухай мэдээллийг бол оруулаагүй. Гэхдээ энэ компани зар хитрхи солиотой байсан учраас хүмүүс итгэхээсээ илүүтэйгээр ингээд гайхаж ширлээд байгаа юм байна л да. Энэ одоо юу солиороод байгаа ингээд. За энэ ажлын байрны нөхцлүүдийг би уншиж үгээ за. За энэ ажлын байран дээр ажил горлогчдод нарийн деталь шаардсан ажил хийж байсан туршлагатай, мөн Excel програм дээр ус цас ажиллах чадвартай байх, ажлын байран дээр 8 цаг ажиллаж 1 цагийн завсралгаатай, жишээ нь өглөө 9-өөс ирээд орой 6-ад явж болно. Оройн ээлжинд ажиллах хүн өдөр 1 цагт ирээд орой 10 цагт харих боломжтой. Туршилтын хугацаанд цалин 4000 вон. Энэ нь одоо өнөөдрийн ханшаар бол нэг Монгол мөнгөөр 1980,000 төгрөг юм байна л да. За, ийм нөхцлүүдтэй. За сонсохоор айгуу тийм энгийн боломжийн нөхцөл байгаас тээ. За тэгвэл яг ямар шалтгаанаар энэ ажлын байрыг хүмүүс шүүмжлээд байгааг нь хэлж өгье одоо заяа. Нөхцөл дээр нь нэмэр нийтдээ за энэ газарт ажиллахын давуу талууд гэдээ дуртсан байгаа. Гэсэн чинь давуу талуудаас нь дурдвал ариун цэврийн өрөө цахилгаан шатыг хэрэглэхэд үн төлбөргүй. За илүү цагаар ажилласан тохиолдолд нэмэлт тогны мөнгө авахгүй. За гिचгсэн болохоор л хүмүүс ингээд шуураад шүүмжлээд байгаа юм байна л да. Яах юм тэгэд ажлын байран дээрх нойлондоо мөнгө төлөх юм уу? Үгүй харин амар давуу тал 0 үнэгүй. Манайхаас одоо тэгж болох юм шүү дээ. Тий. Гэхдээ манайд ч тэр байтугай цай үнэгүй шүү дээ. Тийш кофе үнэгүй шүү дээ. Кофе цай үнэгүй. Манайд амар давуу тал хоол үнэгүй. Манайд амар их юм үнэгүй юм байна. Хоол үнэгүй шүү дээ. Бүр манайх ч хамгийн амар. Манайд тамхины өрөөнд ороход ч үнэгүй. За тэгээд 1 жил ажилласан тохиолдолд нэрээ суур цалин дээр нь сар бүр 100 вон нэмнэ гэсэн. За сэтгэгдлүүд нь энгийн хэрэгцээг нь хангах ёстой зүйлүүдээ давуу тал гэж дурдж байгаа энэ газарт ичих нүүр байна уу? Би лав ичих юм байна. Ийм газарт орвол яг боолын хөтөлбөр эрхлэх юм байна гэсэн байна. Энэ компани өөрсдийг одоо бурхан будаа гэж бодоод байгаа юм бах та. Бараг ийм юм өгч байгаа нь их юм гээд байгаа юм шиг уншигдэж штэ гинэ. Үгтлээ ажиллаж байгаад өхөл оршуулгын зардлыг чинь төлнө гэх нь холгүй байх юм аа. Арай л дэндүү юм гэсэн бэл хүмүүс. Зүгээр айгуу тийм доромжилж байгаа юм шиг. За яг хөө маш олон хүний анхаарлыг татсан л байна л да. Тэгтэл энэ чинь нэг юм нэг
энэ байгууллагад орё гэсэн бодлыг бол төрүүлэхгүй байгаа. Гэхдээ хамгийн гол нь тэр нөгөө одоо дахиад нөгөө хоёлоо 3,000 яриа л та. 3,000 хүн зарын дагуу тэ зүгээр ингээ ойдолж аавна гэл тэгэхэд нэг хүн шалгаруулаад авахад арталт нь 2999 хүн байгаа гэдэг айц үздээр хүмүүс ажилд ордог гэж ярьсан шүү дээ хоёлоо. Энэ ажлыг л алдчихвал тэр хүн ажилгүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо тэгээд тийм байдаг болохоор ингээд хүмүүсийгээ ингээд ийм гэдэг юм уу яадаг. Тэгтэл тэ ер нь альч улсад альч нийгэмд нэг 0 бол үнэгүй байдаг шүү дээ. Харин тийм. Ажлын байрны 0 бол бас арайчтэй тийм нэрээ. Яг чойчтой байх тохиолдол байдаг л та. Гэхдээ ингээд дундаа нэг дүлгэр үлгцсэн байдаг үстэй. Очиж ингээ онгоолгоод ордог. Гадны хүн оруулахгүй л гэж л чойжилт л доо тийм ээ. За би одоо яаштай те энэ 8 жил ажиллахад би ер нь бол эхний 5 жил байнга одоо нөгөө аудишн дээр ажил бид нар нэвтрүүлгээ цэвэрлэдэг байхад бол байнга илүү цагаар ажилладаг байсан шүү дээ. Ерөөсөө л илүү цагаар ажиллаад ингээл нэвтрүүлгээ цэвэрлээл сууждаг байсан. Тэгэхээр одоо би яасан бах нь тэр суусан цагаараа тогны мөнгө төлөх байсан байна шүү дээ. Энд байвал. Тий одоо энэ чиний бүх утас мутас чи ингээ Wi-Fi толбогдсон байгаа үз. Wi-Fi-гийнхаа өнийг төлөх ёстой шүү чи бас. Амар юм би яасан. Тий ер нь бол бараг л тэгсэн байгаа үз дээ. Харин тий. Тийм солиотой юм ярьж байгаа байхгүй юм чи. Йоо. За. Энэ бол тэгээд яг магадгүй нэг юм нөгөө олон хүний анхаарал татах гэсэн нэг арга байсан байж болно. Гэтэл тэнэг байна гэхгүй. За хоёлаа хамтран ярьчаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан эрдэдийн хамтран ажиллаж байгаа. За энэ хүссэн зүг гээд компани хэрэгжүүлж байгаа эрчим хүч дулааны эмнэлттэй ногоон барилгын гэрчлэгээтэй 5 блок 15 давхар 375 айлын амгалан эрдэдээс хотхон нь 100% бүрэн зутгамал төмөр бетон хийц, металл фасад, гал тэсвэртэй базальт хүүн дулаалгатай, төв зам, автобусны буудал, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчлэгээний төвөдтэй ойрхон ердөө 70-аас 300 метрийн зайд байршдаг гэдэг. За дээрэс нь эн чинь за ингэж байна. За 5 блок гэсэн шүү дээ. Нэгдүгээр ээлжийн А5 гэдэг блок нь улсын комиссийн актанд гарцсан. Одоо хүмүүс нүүж ороход бэлэн болсон байгаа байр гэж байна. За. Хоёрдугаар ээлжийн А3 блок нь бол 3 дугаар үйлрэлт буюу энэ 9 сард гэсэн үг шүү дээ. Тийм үү? Ажилтнанд орно. Ажлын явц нь 85% байгаа. Дулааны авцсан дотор заслын ажил дээр хийгдээд явж байгаа ийм байр юм байна. Харин 3 дугаар ээлжийн А1 А2 блок нь 2026 оны 3 дугаар үйлрэлт ажилтнанд орно. Урдчилсан захиалгаа бол аваад эхэлсэн. Ер нь энэ нийтдээ бол эднийх 26 оны 4 дугаар үйлрэл гэхэд бол бүх зүйлүүд нь одоо гадна ландшафт мантав хийгдээд бүх хотхон тэр чигээр ажилтнанд орно гэсэн байх шүү. Оо за. За тэгээ ингэм байна. Одоо яаштэй одоо эднийх чинь ийм метр квадратуудын хувьд 70-118 метр квадрат нь 3 өрөө байгаа юм байна. За тий. 69-149 метр квадратаас 3 өрөө байна. 62-194 метр квадрат галтойгоо тустай 2 өрөө байгаа бол 44-117 метр квадрат ийм 2 өрөө ийм сонголтууд байгаа юм байна шүү. За тийм байна. 100% бэлэн төлөлтөй бол хямдарж байгаа. Жишээлбэл эхний одоо нөгөө нэг байрт А5 А3 чинь 3 сая 950 мянган төгрөгөөр зарагдаж байгаа бол та 100% бэлэн төлөлтөөр төлөх юм бол 3 сая 700 мянгаар буюу метр квадрат тутамд нь 250 мянган төгрөгөөр хямдруулж авах болцоо байгаа. За тэгэхээр Баянзүрт дүүргийн 8 дугаар хараа ботаникт Кембрижийн хөтөлбөртөө Улаанбаатар эмпати сургуулийн чан хоон байршиж байгаа борлуулалтын албаных нь утас 95-7 7733 95-7 9955 гэсэн утсаар холбогдоорой. За тэгээ амгалан Residence гээд латинаар салгахгүйгээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амар амгалан аюулгүй орчин суурайтаагаар амгалан Residence хамтран ажиллаж байна. Баярлалаа. За хоёулынхийнх нь мэдээнд нэг төвдүүд нэг орж ирдэггүй. Тийм шүү дээ. Ер нь амар амгалангийн нутагчтай. Төвдүүд чинь. За тэгсэн чинь төвдүүд болсон мэдээлэл гинт орж ирээд би бүр зочлоо. За яадаг вэ гэхээр хятадын зүгээс бол Төв Азийн нүүдэлчин удмын үндэстнүүд болох энэ төвдүүдийн дунд тусгаар тогтнох хөдөлгөөн өрнөчих бий гэж имэдгээ. Тийм учраас ер нь энэ төвдийн хувьд бол их газрын хятадуудын зүгээс маш өндөр хараа хяналт тогтоосон байдаг. За энд чинь бол бараг дайн тулаан болохоо шахаад нөө далаалам маань гямлаг дав зүхтэж муцснаас хойш бол төвдүүд бол одоо хөгжилтэй бишэлтийн эрдсэнд эднийх ч бүр уулыг нь давуулаад галт тэрэг мал тэрэг тавиад ер нь бол бас шал өөр болж байгаа юу гэж болж байгаа.
Тэгсэн хэр баргийн элдв дээдийн зүүд болдоггүй Ласотод 5 дугаар сарын 7-ны өдөр өөрийн 4 цагт уушийн газар зодон болсон тухай мэдээлэл цацагдаад аюул болж гин. За. Хизээч зодон болдоггүй газар байхгүй юу? За тэгээд ингээд зодон болдоггүй газар зодон болохлоор бүр ингээ мэдээ болоо цацагддаг байх нь шүү дээ. За, тийм байна. За ингээд юм байна. Гэхдээ ингэсэн гинэ 2-3 хүн зодтолтойг юм байна. За. 30 гаруй хүн зодоонд оролцсон. Цагдаа нар ирэхэд ихэнх хүмүүс нь тар цугцсан боловч цагдаа нар зодоонд гар бие оролцсон бүх хүмүүсийг олж авч зөх шийтгэлийг нь оногдуулж байгаа гинэ. Хөөе бүгдэнд нь нэг юм нүүрэн дээр нь баг шиг юм тавиад жагсаага зогсооч нөгөөдүүлээ чинь хөөе. За төвдөд хүмүүс зодтолтууд хатуу шийтгэлтэй байдаг юм байна л да. Жишээ нь айрамд алба хаахыг нь хориглох. За. Энэ айрамд алба хаах айгүй чухал гэсэн. Аха. Ер нь цаашдаа ингээд нэг орон нутгтай карьер мэрээр хөөхд энэ заавал нөлөөлдөг. Тийм учраас одоо жишээ зодоо хийсэн нөхрийг бол айрамд алба хаахыг нь хориглох, төрийн албанд ажил хийхийг нь хориглох зэрэг ийм шийтгэлтэй байдаг гинэ. Зодоонд оролцсон нөхдөд ирэх 5 дахь өдөр шийтгэлийг нь оногдуулна гэж байна. Цагдаа нар төвдөд ийм анхааруулга гаргадаг гинэ. За. Зодтолдох хэрэггүй, ялагдвал эмнэлэгт ялбал шоронд шүү гэсэн. Йоо, ямар ийм анхааруулга цацдаг гинэ. За. Тэгэхээр төвдөд бол ер нь жоохон юм арай ширүүн гэсэн. Ер нь хараа яналт илүү ширүүн. Эднэрийг ингээд баг нэг 10-аас дээшүүлээ цогдруулах ер нь аюултай гэж харддаг юм уу? Хатуу хараа яналтай байдаг энэ бүс нутагт инх замбраагүй байдалд игдвэл хараа яналттаас гарах боломжтой гэж үздэг учраас нэлээд сайн хяндагч ийм олон хүн оролцсон зодоо ойрын үед болоог учраас Азийн хэвлэлүүд нэлээд сэвж шоогж байна гинэ. Ямар гоё юм бэ те. Яасан гэдэг. Төвдөд зодоо болж гинэ. Йоо, гэтээ надаа би одоо ингээд төвдөд очиж үзээгүй л дээ. Хасан махсад очиж үзээгүй. Тэгэнгүүт нөгөө Жакмагийн нөгөө хилээ гарга. За тийм. Тэрийг уншаад би бүр ёо ямар амар юм бэ л гэж бодсон шүү дээ. Одоо манай мөнх бот явах гэж байгаа. Яана. Мөнх бот энэ яг лас махсаар ингээд яг төвдөр 10 хоног моногийн томилттой явж байгаа шүү. Айг байгаа. Тийм томилттой явна. Хашир жинкнээсээ те ингээд тийм юм байна, ийм юм байна гэж жинхэнэ мэдээтэй ирнэ. Тийм байна. Яг одоо боддоор нь үзээд ирнэ штэ. Тийм байна. За сэтгэлдлүүд нь. За. Юунаас болж ингэж олуулаа зодтолсон юм болоо өөрөөр гэхээр хөл бөмбөг юм болов хүүхнээс болж ингэж олуулаа зодтолтмооргүй дээ гэсэн байна. Мэдээлэлээ бүтэн өгмөр байна гэж хэрүүл хийх гэхээр нэрээ хятад чинь цензурдээд мэдээлэлээ дутуу өгдөг баг л та. Ямар тач хідэн нөхөр болоод бол нэлээд хүндэл шийтгэл хүлээх юм байна. Зөв үү? Ядчил одоо бид нар мэдээлэл бүр өгдөг гэсэн бол юунаас болж зодтолсны өндөр энд ярьсан сууж байгаа штэ тий? Зодооны бичлэг байна уу үзмээр байна. Харин ч тэр багтаа хүмүүсийн зураг үзүүлж байгаа нэг юм. Юуны ч зодооны бичлэг. Тийм штэ тий. Хөөргийн амьтдыг панданы баг зүйлгээ зогсоодсон байна штэ. За одоо тэгээ эдгээр чи бүгдээрээ ямарваа нэгэн шийтгэл аавна. Ядчил 111 суугаар боллоо штэ эдгээр. Йоо. Бараг тэр 111-ийнхаа тусгай хувцс мөвцийг барьсан зогсож байгаа юм шүү надад ч. За. За миний үргэх дараагийн мэдээл. За энэ нас хэлхийг авсан. За гэтээ ер нь бол яг Азийн орнуудад харьцангуй одоо юу гэмдэ нэг юм гэр бүлсэг гэх юм уу те одоо ингээл солонгос кино үзэхээр юм аав ээж ингээ 80 олоола хамт амьдарч идэв штэ те. За тийм. За эцэг эхэгэрт амьдрах энгийн зүйл байдаг. Баруунд бол 18-наас хөрөнгөт нэг юм тийм боловсноор хөө гаргачдаг штэ үгтэй те. За миний хөө одоо ингээд амьдрал үзгээд те. Тий. За Азад дөрөвхтэй үнтэй суух хүртэл нь бол амьдруулаад байдаг харагддаг. За тэгвэл Сингапурт болсныг хэргийг би ярьж өгөх гэж байна. За одоо 62 настай Рита Кишинчанд Божовны гэдэг эмэгтэй өөрийн ээж 91 настай Мая Кишинчандыг гэрээс нь хууль бусаар хөөсөн гэж шүүгд өгсөн хэрэг гарчээ. Одоо энэ манай ээж ингээд намайг 62 настай хүн нөө 91 настай ээжгээ манай ээж намайг манай гэрээс хөөчлөө гээд. Ууг нь барыг 61-тэй нь бол 92-тайгаа асарж явах хэрэгтэй үстэй. Тийм штэ. Тэгсэн чи хөөгдсөн биш чаавас та. За тэгээд
Нас өндөр ээж өхөө хоёрын энэ хэрэг мэдээж одоо сингачуудын хувьд гол ярианы сэдв болоод байгаа. Тэгээд 62 настай охины хувьд бол ээжийнхаа гэрт нэг насаараа өн төлбөргүй амьдрах эрхийг нь зөрчсөн гэж үзсэн бол ээжийнх нь хувьд охиноо 27 жилийн турш өн төлбөргүй амьдруулсан одоо хансан гэж үзсэн учраас гэрээсээ хөөх албадан гарах харгамжаа авсан байгаа байхгүй юу? За 62 настай охиноос өөрөө болдгоо юм байна. Баян гэрийнхнийхээ янз бүрийн бичлэгийг хийгээд ингээд сошиал дээр тавьчин. За яста тасны зэрэг өд ирж байгаа. За гэрийн үрслэгчтэй дээрлэхэж загнаж зандарн нэмээд шуудангийн хайрцагны цоож түлхүүр солих зэрэгээр ингээд төв болсоор байгаад гэрээсэл дээрээс хүртэл нэрээ асуулгад хүрсэн. Их баян айлгаад байгаа байхгүй юу? Гэхдээ ээж аав нь баян хүмүүс учраас охиндоо 5 сая $5 хөрөнгө тасалж өгсөн ч охин нь хууль бусаар гэрээсээ хөөгцөн гэдэг хэрэгээр ээжигээ за мөн гэрээс нь албадан гаргасан орон сууцны хамгаалтын албыг ол шүүхэд өгсөн. За охины хувьд нөхрөөсөө салаад хүүгээ аваад 1994 онд байранд нь нүүж ирсэн юм байна. Тэгээд бүр нэмээд ээжээсээ ингээд сар болгон $1000 ингээд ахуй амжиргаандаа зориулж авдаг гэсэн цалин маягаар заяа. Даварцаа ёо. Гоо би одоо жишээлбэл манай ээж аав надад $1000 ээж $1000 өгвөл би ажил хийчих. Гівжил эргэж. Тэрийг наашин цааш нь болгоол явж байна. $1000 чи манайхаар 3,500,000 төгрөгтэй ажиж байгаа минь. Тэгэхгүй яах юм. $1000-тай бол зүгээр тэрийг наашин цааш нэгээд тэр аваар би ямар явж байгаа юм. За ер нь бол нэг талаас харуул гэрээс хөөсөн гэж маргаад байгаа юм шиг хэрнээ. Нөгөө талд бол бас нэг тийм өвч хөрөнгийн маргаан яваад байгаа л гэж харж байгаа л та. За жишээлбэл гэрээслээс нэрийг нь хасаад үргэлжлүүлээд дүүд нь хамаг хөрөнгөө өглүүлэхээр болсонд нь энэ 62 настай охин бол бухимдалтай л байгаад байгаа юм байна л та. За сэтгэгдлүүд нь охин гэхэр одоо бас хайшаа чинь гэхдээ 62 настай эмэгтэй үнэхээр албатай юм шиг зан гаргасан байна. Төлбөр төлөхгүй байранд нь суугаад нэмээд бас цалин авч байсан ч гэх шиг хинд нь ингэж амьдрах боломж олддог юм гинэ. Харин тийш. За арай л давраасан байна да. Энэ олон жил ингэж даварсан болохоор л сүүл рүүгээ бүр шүүх цагдаа дээрээ тулжээ. Арай л давраасан байна гэсэн байна. Хитрхийл юм. Яаж чарсан охинд бол буруу өгмөр санагдаад байна. Гэхдээ ямар гэрт нь ээж үтсэн ч биш дээ. Яаж мэдхүү дээ. Ээж нь шулам шиг ааштай ч юм билүү. Дүүн гэдэг тэр залуу цуврал алуурчин ч юм билүү. Мэдгүй мөөш хүний амьдрал шүүгээд яах вэ гинэ. Тий, тэрний оронд усаа шууж байгаа. За би газ мэдээгээ ярьчих юм. Амжуулаад багтаагаад яриа. Амжин угаасаа. Тайландд болсон хэрэг гинэ. За. Тайландын нэгэн зоогийн газар өсөж явсан эрэгтэйд хоол өгөөд олонний дунд баатар болоод байна гэж байна. За яг гоо ийм явдал ер нь гин гарч ирдэг штэ. Хүнд нэг юу өгсөн гинэ. Цов муу өгсөн гинэ гэтэр гэл гинт хүмүүс од болчдаг. TikTok дээр шеэрлэгдэж 102,000 гаруй хандлт аваад байгаа энэ мэдээллийг Тайландын төв суваг Facebook дээр шеэрлээд 5 сая хандлтыг авсан гинэ. За 5 сарын 6-ны өдөр нэгэн эр үдийн цайны цагаар хоолны газрын хажуугаар өнгөрсөн. Өнгөрч явахдаа ажилт нь хүний идээд үлдээсэн хоолны үлдэгдийг аваад явж ингээ хайж байгааг ажиглаж л тээ. За. Уг нь бол идээжэний хоол байна штэ. Тэгээд ажилтнаас нь хоолны үлдэгдлийг авч болох уу гэж гуйсан юм байна. Би тэр үлдэж байгаа хоолыг авч болох уу гэдгсэн чинь ажилтан ч зөвшөөрч барьсан тоорнд нь хоолны үлдэгдлийг хийж өгсөн гинэ. Яг энэ үед зоогийн газрын эзэн ажил дээрээ байж таарад нөгөө эрэгтэйг яагаад ийм зүйл хийж байгааг нь асууж л тээ. Тэгсэн чинь өнөө хоолны үлдэгдлийг нь идэх гэж өөртөө авч байгааг нь сонссон. За. Тэгээ нөө босс байж байгаа шүү дээ. Тэгээд зоогийн газрын эзэн эмэгтэй санаа зовоод хоолны үлдэгдлийг зүгээр хаях хэрэгтэйгээд тортоо авч хаяад оронд нь өөрийн гараараа халуун хоол цай хийгээд суулгаж байгаад идүүлсэн юм байна. Яалч байхгүй л тийм гоё зан гаргасан байна л та. За тийм байна. Тийм. За ажилтнууд тухайн эрийн байр байдалд санаад нь зовж өрөвдөөд 200 баат буюу 23,000 төгрөг цуглуулж өгсөн гэж байгаа. Тэр аваас яг тухайн үед ажиллаж ирсэн хүмүүс нь. За өсөж явсан эрийн хувьд бол хог түүх ажил хийдэг. Тухайн өдөр ямар ч орлого олоогүй учраас өсөөд гидснэ хонхолцохын хэрээр зоогийн газрын хүмүүс зөвшөөрөх юм бол яадаг ч болтугай хоолны үлдэгдэлч болсон одоод идэлгээд ингээд ботцсон явж исэн байна л та. Тий. Бичлэг TikTok дээр өснө гэдэг аим шиг гэдэг үгтэйгээр шеэрлэгдэж байгаа юм.
Гэхдээ онлайн цугларсан комментийн хувьд бол шууд зоогийн газрын эзэнд талархах биш, харин шүүмжилсэн байр суурьтай байгаа. За бас яац. Яагаад гэхээр зоогийн газрын эзнийг хүнд өгсөн шиг өгч чаддгүй. Заавал бичлэг хийж, зүсийг нь гаргаж шээрлэж, олонний анхаарлыг татах гэсэн буюу нэг ёсондоо хүний өсгөлн дээр тоглолт хийж хандлт татсан гэж буруутгасан байна. Тийм зүгээр камерт нь бичигдсэн юм биш юм уу? CCTV-д нь л бичигдсэн л байлаа лээ. Энэ бичлэгийг тэгж л хараад байна. За. Тэгээд өөрөө энийг постлсан болов? Өөрөө постл. Хэрэв өөрөө постлсан бол фактлна. Зүгээр хин нэгэн хүн хүндлэнгөөс бичээд тавьсан бол энэ бол факт биш шүү дээ. Тийм шүү дээ. За хүнд өгөх гэж байгаа бол камергүйгээр өгөөд сурчгаа. Камер асаах гэж байгаа бол өгөхгүй байгаад болно. Яаж бодсон өлсөж явсан хүнд хоол өглөө гэснээ тэрнийг бичлэг болгож хийгээд байхдаа яхавтай өөдгүй юм бэ гэсэн. За өлссөн цангасан хүнд туслана гэдэг өөрөө сайхан үйл явдал мөн. Харин ч сайхан сэтгэлтэй эмэгтэй байна штэ. Ингэж бичлэг хийж цацснараа харин ч хүмүүст ийм үйлдэл хийх нь зөв гэж сурталчилж байна шүү дээ. Би бол дэмжиж байна гэсэн байна. Өлсөгч үнэхээр аимшигтай шүү. Өлсөж цангаж явсан хүний хувьд би энэ залууг сайн ойлгож байна. Бичлэг яахвтай хэсэг яваад л мартагдана. Харин өлсөж яваад хүн гидсийг затгсан хүнийг бол хизээж мартдаггүй юм да гэсэн байна. Тийм тий. Манайх нөгөө нэг яаж явахад ямар тусланаас яаж явахад тэмээгээр явахаар тэмээгээр байхад тэмээгээр тусласнаас тэмдэж явахад тэмдээр туслах гэж. За яг хөө ер нь бол тэ ингээд хүн одоо бид нар нэг ингээд ойлгодог болчлоо. Хүнд ингээд нэг юм жижигхэн тус өргөснийхээ төлөө ингээд бичлэг хийгээд би энэ хүнийг хоол авч өглөө ч гэдэг юм уу. Энэ хүүхдэд би нэг ус авч өглөө гэд зураг аваад тавьсан ч гэсэн баалуулдаг болсон. Чи ямар хөгийн гар вэ те ингээд хүний зовлон дээр тулгуурдаа чи өөртөө ингээ хандлт авч байгаа мó гэдэг болцсон штэ. Тийм болцсон. За тийм ч учраас одоо хүмүүс тэгж тэгэх нь харин байхгүй болжээ. Одоо ч манай гэрлээ бол 6 сарын 1-нд хүүхдүүдэд бэлгээ өгдөг. Гэхдээ цагдаагийн газартай хамтраал тэгээ тэнд нэг зайлшгүй шаардлагатай байгаа захын оруулалтын хүүхдүүдэд бэлгээ өргөөл өгчдөг. Нэг ч зураг оруулдаггүй тийм ээ. Нэг ч хүүхдийн зураг оруулахгүй. Яг хүүхдийн ирэх зөрчихгүй гэх үднээс. За тэгж явдаг байгаа. Гэх мэтийн ийм соёл бий болсон. Гэхдээ энэ бол би бол зүгээр CCTV-ийнх нь бичлэг байна гэж харсан. Ингээд нэг ийм хамгаалтын нэг ийм бичлэг байдаг штэ. Тэр бичлэг. Гэхдээ тэр чинь ингээд нэг хоол идж байгаач бичлэг нь биш. Яг анхны нөгөө процессын нь бичлэг л байдаг штэ. Харин тийм нөгөө нэг ингээд зөөгчөнтэй ингээд нөгөө энэ хоолыг авч болно гэд хийгээд өгсөн чинь эзэн нь очиод энийгээ шууд хаячих би жамд хоолыг хийгээд. Гэтэ тэр дараагийн тэр хоол хийж өгж байгаа суулгаад мэдүүлж байгаа тийм бичлэг бол байхгүй. Хэрвээ тэрийг харуулсан бол жинхэнэ утгаараа шоу болох гэсэн баггүй юу? Попорт болох гэсэн баггүй юу? За харагдсан. Тэгээд яг одоо бид нар бас ингээд дэлхийн нийтээрээ л жоохон ингээд зөвдөл руугаа л урагшлаад байгаа. Одоо жишээл Тайландууд ингээд хүнийг ингэж болохгүй чи ингээд хоол өгөх гэж байгаа бол гэсэн бол манай ч гэсэн нэг нөхөр одоо хүн тоол авч өгч байгаа те ингэж попорж болохгүй гэдгийг ойлгочлоо шүү дээ одоо. Яг үнэ. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 13-ны Мягмар гарагийн 400-ын шууган нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн үрээтаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар амар амгалан аюулгүй орчин амгалан эрсдээнс за мөн хүчрхэг дархлага бий болгоно циклоферон хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа 225 нэвтрүүлгийн хашигнын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3